оны 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод 20:18 цаг 1 минут болсон. ТВ телевизийн 1-р сугаар радио FM 103.6 төлгөөнөд хамтарч цаг мөчт Монгол комент нэвтрүүлгийг орон даяар шууд хүрэхэд бэлэн байна. Та бүдгийн санс сэтгэлдлийг ТВ-с Монголиа гэсэн аль биесны онлайн пэйжид бас лайв хэлбэрт хүрж байгаа Монгол комментийн туршид цензургүй авч дамжуулахад бэлэн байна гэдгийг тодотгоё. За өнөөдөр 5 дугаар сарын 3 жилдээ ганц тохиодог дэлхийн хэвлэлийн эрхчлөөний баярын өдөр. За хэвлэлийн эрхчлөөний өдрийн мэндийг юун түрүүнд бас хамтран зүтгэгч хагас эрх чөлөөтөж бүтэн мэт одоо зүтгэж яваандад хүргэе. Бүх одоо телевизийнхаа ажилтан уран бүтээлчдэд бас хэвлэлийн эрхчлөөний өдрийн мэндийг хүргэх нь зүйтэй баг. За саваагүй нохоо саран туцны хэрэгчээр л яста байж болох, очиж болох, хурж болох бүхэл газраараа өнөөдөр бол нийгмийн идэх өндөртөл одоо миний хувьд бол нэлээд л идэх зүтгэлтэй л байлаа. Бүжигтэр бас хэвлэлийн багваралд оролцож үзлээ. Янз янзын одоо юу гэдгийг 4000 орчим ажилтаа багч байж шүү дээ, тийм ээ. Хэвлэл мэдээллийн салбар гэдэг чинь том өрх айл болж энэ байгууллагуудын мянган сэтгүүлчийн зөвлөгөөн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо. Бас оролцож сонирхлоо. За их олон одоо сонин содон мэдээллийг дууллаа. Мянган сэтгүүлчийн хотхон баригдах гэж байгаа тухайн мэдээллийг хот дүүргийн удирдлагуудаас сонслоо. За өнөөдөр л нэг сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан албаа хаагчдын эрх ашигын асуудлыг ярьдаг нэг юм 365-ын ганц өдөртөө энэ өдрийнхөө бас хүрээнд нэлээд үр бүтээлтэй байх гэж хичээлсэн шүү дээ. Амттай баярын мэнд хүргэе өнөөдөр. За баярын мэнд. Гэхдээ өнөөдөр бид ололт амжилт яриа сууж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл өнөөдөр Монгол улс хэвлэлийн эрхчлөөнийхөө индексээр хойшоо ухарчихсан, авилгаллынхаа индексээр хойшоо ухарчихсан. Ерөөсөө л нэг тийм уналт бууралт ярьсан. Мэдээлэл авах эрхчлөө маань хаагдмал, боогдмал болоод үзэгч таны магадгүй мэдээлэл авах эрх чинь хаагдаад байна. Тэгээ энэнийхэн төлөө өнөөдөр дуу хоолойгоо өргөсөн ийм л өдөр болж өнгөрлөө л дөө. Битээр өнөөдөр баярынхаа өдрийг ширээн дээр 5 дугаар сарын 3-ны өглөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс албан мэдээлэлтэйгээр эхэлсэн энэ өглөөг. За юу гэхээр энд архивнд байж байгаа да захидал бичиж Монгол комментэд хаягдсан иргэний захидлыг ингэж дуулахдаа битээр албан баримталгаа энэ мэдээлэл дээр яг тоочны тодорхой баримталга бүрийн ихээр нийтэд мэдээлэх ийм одоо юу гэдгийг үүрэг хариуцлагыг бол бид хүлээж чадахгүй учраас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн бас нөгөө талынх нь байр суурийг сонсъё гэж хэлээ. Тэр захидлыг бүрийн ихээр нуусч өгөөгүй юм аа. Гэтэл энэнийхээ төлөө л одоо жишээ нь энэ баярын өдрөөр хэвшигтэл битэрч нэг юм сүрпризтэй л өнөө өглөөг л эхэлж байна. Тэр мэдээллийг нь авсан уу? Авсан. Тэгээд ширэн дээр байгаа да. Ширэн дээр байгаа. За ямар ч үсэн хоёлаа найруулагчтай хэлээд энийг гэхдээ тэр яригдсан хэлэгдсэн асуудал дээр албан байгууллагын тайлбарыг хүргэчих хэрэгтэй баг. Захидлын одоо цаг хугацаа арай болоогүй байгаа учраас бүжигийн ширэн дээрээс тэр захиаг дараа найсныг дөхүүлээд өгөхийг бодоорой. Өөрөөр хэлээд нэвтрүүлгээ эхэлчихдэг. За. Монгол комментэд нэгдэцгээе. За хэд хэдэн үйл явдлыг онцлно. За нэгдүгээрт энэ тэргуунд бол өнөөдөр хэвлэлийн эрхчлөөний өдөр гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн байгууллага за энэ тоогоонд ажиллаж байгаа 4000 орчим ажилтан албаа хаагчдын асуудал нэлээд өндөрт яригдсан төр засгийн шийдвэр гаргах төвчний улсууд хүртэл дуу хоолойгоо гаргаж үг үзэл бодлоо илэрхийлсэн зөрчлийн тухай хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заагдсан сэтгүүлч хэвлэл нийтлэх эрхчлөөнд одоо харшаар нөлөөлж байгаа тэр асуудлуудыг энэ хаврын чуулганаар авч хилцэх тухай асуудлуудыг хүртэл төр засгийн түвшинд өөрсдөө хүндэж ярьсан. Зүгээр миний хувьд бол бас нэлээд тийм бүтээлч хандлагатай өдөр байлаа гэж дүгнж хэлж болохоор байна. За юун түрүүнд би тэргүүн мэдээллийг бас өнөөдөр олдож байгаа ганц өдрийнхөө хүрээнд бас энэ салбарын нэртэй, энэ салбарын бас тод болдон гялалзаж явсан нэгэн одоо журмын нөхрийнхөө нэрмжит тийм үйл ажиллагаа арга хэмжээгээр эхэлчихье гэж бодсон юм. За энэ хүнийг бол Батторж гэдэг. Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч Батторж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой гэр бүл найз нөхд нь сэтгүүлч Батторж гэдэг энэ санг байгуулад ажиллаж байгаа олон жил болж байна доо. Батторж агсныг одоо бурхан болсон жилээс нь эхлээд тасралтгүй юм арга хэмжээг зохион байгуулдаг. Тус сангийнхан хэвлэлийн эрхчлөө төрийн бас байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, оюутнуудын бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудын дунд эсэв бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Тэгээ өнөөдөр бол Батторж сангийн нэрмжид энэ оюутны эсэв бичлэгийн уралдааны аваргууд шилдэгүүд тодорсон байна. Тэгээд бүтэн жилийн сургалтын төлбөрийг нөгдөг юм байна шүү дээ. Би бас яг юу гэдгийг нь мэддэггүй байсан. Тэгээд их хэл Монгол дархлаа гэсэн сэдвээр энэ жил зохион байгуулагдсан их чухал сэдвийг хүндсэн юм байлээ. Энэ уламжлалын дагуу эсэв бичлэгийн уралдааны тэргүүн барьж хадгалсан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн 3 дугаар дамжааны оюутан Хандмаа, тусгай байрыг эзэлсэн Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан Чинзорг Гүнжид, Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн 2 дугаар дамжааны оюутан Инх Наранжав, Үүрийн Туяа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Оргилмаа нарт сургалтын төлбөр, өргөмжлөл, мөнгөн шагналыг сэтгүүл
Баттурд сангаас гардууллаа гэсэн ийм үйл явдлыг өнөөдөр мэдээ мэн онцолсон шилдэгүүдтэй энэ зурагтайгаа нүүр утсан дээр нь байршсан байж байна. За хэд хэдэн мэдээллүүдийг бас үзэгчдэд дуулгаад явъя. Өсөн нэмэгдэхийн бэлэгдэл юм байлгүй зүгээр би өмнө нь 3 ихэр 4 ихэр гэж сонсч ирсэн. Гэхдээ Монгол хүн амны бэлгэрээ гэж ирж яваа цагийн их гой дуудаа шуудаа мэдээллийг Хөвсгөл аймгийн Түнэл сумаас авлаа. Олдоо цэгмээ сайт онлайн түгээсэн. Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар үеийн малчин Болд Эрдэнийн хар халдсан хон 5 ихэр хураг гаргаж малчин эзнээ баярлууллаа гэсэн ийм мэдээлэл байна. Энэ ингээд 5 ихэр хураг нь байж байна. 1 2 3 4 5. Тэгээд 5 ихэр хурагт ишиг мэдлэх нь 2 ихэр ботго тугал гарахтай адил ховор тохиолдол гэж байна. Малчин Болд Эрдэнийн ам бол тавуулаа. Амны 200 гаруй толгой малтаа өгвөл энэ жилийн хувьд мал нь ихэрлэж байгаад бэлгшээж байгааж тухайлбал тэдний 1 хон 5 ихэр 2 хон 3 болон 2 ихэр хургнуудыг гаргасан гэдэг ийм ихрийн удамтай ийм цөөхөн малтай айлж гисэн бас их тийм бэлгшээж байгаа юм байна. Ам бол тавуулаа юм байна. Тэгээд 5 ихэр хург мэдлсэн гэсэн ийм мэдээллийг олоо онцолж их сонирхол юм билээ. Би бас л одоо малчин ардны хүүхдэд 5 ихэр хург гарч ирснийг ёстой дуулж байгаагүй. Их сайн цагийн бэлэгдэл гэж үздэг юм байна. Монгол одоо заншил ухаанд бол. За энэ их гоё мэдээ. Игч дүүс хамтарж хагаад Монголын хамгийн том ширмэл ширдгийг ширсэн байлээ. За ширдгийн урт нь 24 м гэж. Өргөн нь 180 см буюу метр 80 өргөнтэй 24 м урт үргэлжилдэг Монголын хамгийн анхны хамгийн урт ширмэл ширдгийг игч дүүс ойж дуусгасан гэж байна. Өвөр хангай аймгийн Бог цумын Сэрвэн хайрхан малчтын бүлгийн гишүүд мал маллахын зэрэгцээ аялал жуулчлалын бизнес эрхлэж гар урлагийн бүтээгдэхүүн хийдэг анх игч дүү гурав хамтарч малчтын хоршоо байгуулан малынхаа түүхийдийг боловсруулж зах зээлд борлуулдаг байсан. Сум хөгжүүлэх сангаас зээл авснаар малчин бүсгүйчүүд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг болсон гэж. За ингээд 24 м урт 180 см өргөн ширдэг ширсэн гинэ. Насан тогтох олон жилийн турш дээл ойж байгаа ширдэг хийдэг игчдүү хамаатан саднуудаараа нэгтгэн бүлэг хоршоо байгуулах хүсэлтэд явсан ч хөдөөгийн малчид ийш тийшээ нүгэд нэгдэж өгдөггүй байсан. 11 онд тэрвэр сумынхаа засаг даргад хүсэлтэд тавьснаар малчтын хоршоо байгуулсан гэж. За ингээд одоо зориглоод орчихсон нөө Монгол уламжлалтыг л Монгол дархлааг л дэлхийд үлдээх гээд байгаа зүтгэл юм шүү дээ. Түүнээс энэний урт богинтой ийм байна, тийм байна гэдэгтэй юм ярих юм шил. Энэ зөвхөн Монгол үндэсний уламжлал. Монгол ур ухаан. Монгол эхчүүд ээжүүд, Монгол малчин бүсгүйчүүдийн хийж чаддаг үйл юм баггүй. Энэгээрээ их онцлог ач холбогдолтой ингэж эсгийгээ бэлдэж байгаа. Тэгээд залгаж ширсэн 24 м урт ширдэг юм байна лээ. За одоо тун удахгүй бас нийтийн хүртэл болгож дэлгэж үзүүлнэ гэж байна. За ингээд эн чинь жишээ нь Өвөр хангай аймаг за тэр өөрийнхөө амьдарж байгаа сум суурин лугаал аялал жуулчлалын улирал эхэлж байна. Бас л жуулчин татах нэг юм хэлбэрэл болоод явчлаа шүү дээ. Зүгээр өнөөдөр зүгээр санаад байгаа гэж байгаа юм уу? Ямар ч байсан л да хотын төв болвол гадаадын жуулчдын хөл нэлээд ихтэй байх шиг байна лээ. Дөнгөж 5 сар гарч байна. Тэгэхээр манайх чинь аялал жуулчлалын улирал зөвхөн хэдэн сар үргэлжилдэг учраас энэ мэтийн хүнд үзүүлэх харуулах юмтай байж ээж ирээ гэдэг сандыг тавихгүй болохоор зүгээр л одоо уул үзүүлэх гэсэн, ус үзүүлэх гэсэн гэдэг хандлага чинь бас их тэгш газар авах байж идэв л. Сайхан санаачлага байлээ. Сумар нутгийн удирдлагууд нь бас алдаршуулан өргөмжлөж дэмжих бах. Монгол комент бас монголчуудынхаа хийж байгаа бүтээж байгаа үлийг үн төлбөргөө сурчлан түгээж байгаа шүү. Бас сайн сайхан гэрэлтэй гэгээтэй мэдээлэл байвал бидэнд хандаж хаяглаарай. Ямар ч асуудал алга. За өнөөдөр бас нэгэн сайхан үйл явдал болж байгаа нь юу гэхээр зэрэг автобусны буудлууд дээр нэг юм бүтээлч ажил зохион байгуулагдаад хийж хэрэгжээд эхэлснийг нийслэл үүргийн удирдлагууд танилцуулаад эхэлж байна. Энэ юм бага маань хариултч. Энэ маш боловсронгуй болчихсон автобусны буудлага байна. Аль чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх гэж байгаа юм бэ гэдгийг зорчигч байгаа автобусны буудлын дээр энэ чиглэлийн автобусыг хүлээж байгаа суудад хилээд өгчөж байгаа. За Чингэлтэй 1 минутын дараа ирэх гэж байна. Энэ 7 3 минутын дараа ирэх гэж байна. Энэ автобус 34 минутын дараа ирэх гэж байна. За энэ 34 минутын дараа ирэх гэж байгаа автобусыг хүлээж байгаа хүн бол 34 минут энэ дээр зогсох шаардлагагүй болж шүү дээ. Энэ автобусны буудлын дээр өөр ажил төрөл бусад наан цааны юм амжуулаад явах ийм боломж бололцоо бүрдчихэж байна. Тэгээ юм жижигнээс байдаг, энгийнээс байдаг. Бас одоо сэтгэлгээний хувьд, оюун санааныхаа хувьд бас тодорхой шинэлэг юм зүйлийг хийж хэрэгжүүлж бүтээж байгаа залуучуудын ажил арга хэмжээнд нь бас алгадаш баяр хүргэе. Та бүд бол одоо баг гэлтгүй иргэдийн өмнө том асуудлыг шийдэж байгаа шүү. Ажил нь харагдах агуулгаараа жижигхэн байж болно. Нэг самбар дээр ингээд чиглэл гарч идэг ийм электрон самбар бол одоо юу гэдгийг зүгээр байдаг л асуудал юм шиг байж болох ч иргэдэд үзүүлэх үр нөлөөлөл нь бол өндөр юм шүү. Ялангуяа хүүтний улиралд бол автобус хүлээнэ гэдэг чинь чанга ажил шүү дээ. Энэ утгаараа за гутлын 22 орчмыг энэ 100 автомашингүй болгох юм байна. 6 сарын 1-ээс 9 сарны 1-ний хооронд. Тэгээ үндсэндээ нэг юм аялал жуулчлалын гудамж маягтайгаар тогтчулна гэсэн юм төлөвлөлтийг хот дүүргийн удирдлагууд гаргасан байна.
За хотын захирагчийн ажлын албан нийслэл дүүргийн удирдлагуудаас өнөөдөр хит хитийн шийдвэр гарлаа. За нэгдүгээрт нь бол энэ шийдвэр байсан. 6 сарын 1-ээс 9 сарын 1-ийн хүртэл нь 32 буюу энэ чинь голом томтны картын төвс зүүн тишээ хэсгийг хэлж байгаа юм л да. Энэ хэсгийг бол автомашинг болгоод ийм амралт зугаалгын бүс болгочихё гэдэг ийм санаачлал гаргасан иргэд дэмжсэн гэж байна. За энэ хэрэгжээд явах юм шиг байна. За дээрэс нь өнөөдөр сүүлд орж ирсэн мэдээлэлээр Барс зах, Баян зүрх захуудыг бас тодорхой хугацаанд хаах тухай юм хот ургийн удирдлагуудын шийдвэр гарч байгаа юм байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор ямар хугацаагаар хэр хэмжээнд ийм ажил болохыг бол дэлгэрэнгүй мэдээлэггүй байна лээ. Эргэж тодруулж байгаад үзэгчдэд дуулгана зэ. За өнөөдөр бас яригдаад байсан нэг асуудлын гарц гаргалгаар улсын хурлын чуулганы байнгын орооны хурал дээр улсын хурлын гишүүн Бямцагт маш амархан шийдчихлээ л дээ. Ерөөсөө их төв болж, их мөнгө зарж, судалгаа авч, тэрэнд баахан бичиг цаас хэвлэж, тэгээд иргэд олон нийтийн бухимдал дургуутслыг төрүүлдэг нэг асуудлыг бол маш амархан шийдэж болж байна. Энэ юу гэхээр хүүхдийн 20 мянга байхгүй. Хүүхдийн 20 мянган төгрөг нийт хүүхдүүдийн 80% нь олгож байгаа. Энэ 80% зорилтод бүлгийн 100% юмаа гэд засгийн газар мэдэгдээд байдаг. Гэтэл өчигдөрхөн битээ ирж байгаа сэтгэлдлүүд гэтэл би өрх тулгаалсан 3 хүүхэдтэй ээж ажилгүй. Манай хүүхдүүдийг хасчлаа гэдэг ийм гомдол явж байдаг. Энэ дээр бол яах ёстой гэхээр зэрэг судалгаа авдаг. Янз янзын одоо ажилтаа албаагчдыг томилж ингэж зардал чирэгдэл гаргадаг байдлаар биш зүгээр л хүүхдийн мөнгө авъя гэсэн болгонд л өгчих. Хүсэлтэд гаргасан болгонд л өгчих. А хүсэлт гаргахгүй байгаа улсууд авахгүй хүмүүс байдаг юм а. Тэднийг нь үлдээчих ингэ шийдчих. Ийм л асуудал. Энд одоо юу гэдэг нь 80% олгоно 100% олгоно гэдэг энд одоо юу гэдэг нь 80% олгоно 100% олгоно гэдэг ингээд хоорондоо маргаадах шаардлагагүй. Хүссэн хүүхд бүрт нь олгоё. Хүүхдийн мөнгө авахар хүсэл гаргасан хүүхд бүрт нь олгоё. Ингээд үзэх юм бол үндсэндээ нийт хүүхдийн нэг 85-аас 90 орчим хүүхд л одоо хүүхдийн мөнгө авах юм асуудал яригдах бах. Та боломжтой айлын хүүхдүүд одоо тийм авах шаардлагаас олон айл өрхөд байдаг. Урд нь ч авдаггүй байсан. Судалгаар энэ 10-аас 15 хүүхдийн мөнгө авдаг гэж гардаг шүү дээ. Тийм болохоор иймэрхүү байдлаар ингээ улс төрчихгүйгээр нэг ихийн нийцээс туглын тороохгүйгээр асуудал шийдэх хүүхд бүрт олгоё гэдэг Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр ширэгдсэн. За ерөнхийлөгчийн санаачилсан хуулинч болсон. Улсын эдийн засгийн төсөв санхүүтэй бас тийм том дарамт очихгүй асуудлыг шийдэх ийм гаргалгаа байгаа юм л. Тэгээ энийг л бол хамтраад бүгдээр ярилцаад хурдан хугацаанд шийдчихье гэдэг байдлаар би хурдан хэлцчихье. Нэг хойшин тавиад ажлын хэсэг байгуулад тэгээд дахиад одоо олон тойрсон улс төр болгоод яах вэ гэдэг байдлаар саналаа хэлсэн юм аа. Тийм. Ерөөсөө ийм юм бэ. Авъя хүүхдийн 20 мянган төгрөгийг авъя гэсэн хүн болгонд л өгчих. Авахгүй хүүхдүүд угаасаа тэр нөгөө нэг 20%-ийг үлдээгээд байгаа хэсэг ч юм бол өөрөөсөө жишээ нь бололцооны айлууд бол авдаггүй шүү дээ. Хүүхдийн мөнгийг авдаггүй тийм айлууд байдаг шүү дээ. Тэр усууд нь хүсэлтэд өгөхгүй л биз авах ёстой ма би авах шаардлагатай байна гэж хүсэж байгаа хүн болгонд л өгчөөл гэж. Яг л ялгаагүй нөгөө 20% үлдэн тэгээд дүндээ дүн болно. Төсөв санхүүч гэсэн дарамт туршилтгүй. Ерөөс ингэж жижигхэн шийдчих юмыг заавал нэг юм өндрийг авахгүй дунд нь нуглаа үсгэж иргэд олон нийтийг бухимдуулж ийм тийм болгодог хандлага байна шүү. Амжиргааны судалгаа модлгаа гэж баахан мөнгө төгрөг зарцуулах ямар ч хэрэг асуу. Нэг зурагттай байна, хөргөчтэй байна, угаалгын машинтай байна шүү дээ. Эднийх чинь тоосоо өгчтэй. Сайн дураараа авах гэснээр л авна. Зүгээр л авъя гэсэнд нь өгчөөл гэж шүү. Тэгээ авъя гэсэнд нь өгчих тэртээ дэргүү хүссэн хүсээгүй 10 айл тутмын 2 нь үлднэ. Хүүхдээ 20 мянган болж байгаа гэсэн энэ чи бас болцооны мундаг баяайлууд байна шүү дээ. Сард нэг төрийн 20 мянган төгрөг харахгүйгээр за тэрийг аваад яах юм бэ хэрэгтэйд нь очих гэж бодох улсууд байна шүү дээ Монголд. Бүгдээрээ ямар нэг жилгэрэг хэвдсэн шүү дээ. Болцооны улсууд байдэн шүү дээ Монголч. Тэгэд энэ санаачлагыг бас агуулгын хувьд нь дэмжүүл яадаг. Одоо их хурлын гишүүд санал оруулаад ирлээ шүү дээ. Юу болж ирэхээр одоо иргэд дэмжих хэрэгтэй байхгүй. Иргэд олон нийт яг энийг ямархуу нөхцөл байдлаар яаж дэмжих үү гэдэг тэр л зүйл ярьж байгаа. За чуулганы танхим ерөөсөө нэлээд шир уур амьсгалтай болоод гисэн. Улсын хурлын гишүүн Эрдэнэ, улсын хурлын гишүүн Баасангүй нарын хооронд байнгын орооны хурал дээр болсон процедур үйл явдлыг би үзэгчдэд үзүүлье. Найруулагч нь ардлын дүүс бариад өгч. Найруулагч байна уу? За, энэ дүүс. Сайн сонсороо. Монгол төрийн түвшээд Монгол улсын хурлын гишүүн тэгээд Монголын тодорхой том улс төрийн хүчний намын дарга ийм улсуудын хооронд болж байгаа яриаг хэлцээр байгаа. Энийг би үзэгчдэд яагаадах. Сонсгох. Доноргийн зүгдэгдэхгүй нэг бас өгш юм байна. Надад амгааж их мэдээж ярьж байгаа чи. Ганцаараа амтан өчиг даруулцаад чамаас айлч идэх юм байхгүй шүү зөө. Балаараа тарч чаддаг зүгээр. Чи хийн авшгүй зүгээр. Хайтаан байгаарай чи дандаа үн цагийн чи хийн чи. Нааж чи дугуй би чам юм ярьж байгаа дугаараагүй шүү чи. Дугуй байл чи гараа зайлтай чи юу яах гэж байна чи. Олондоо солиорох чи миний юутай байх чам ямар мат юм. Чиний юуг аваад чи. Чи энд юугаа улгаад алдсан дурака. Дандаа солиорч явах нь балаа юм зүгээр мэдрэг муутай юм чи мэдэглээ тэр шахаад үзүүл дурака.
эрүүл савд байж байгаа хурц суудын шүү дураахан заяа. Амтаа чи ганцаараа биш шүү за. Дандаа солиороод одоо юм ярьж байгаа чи нөгөө хайшаа чи ганцаараа одоо өөрөө юугаа бодчихсон дагтагцсан тийм ааш чи. Чи дугуй байл та чи би юм ярив. Чи дугуй байл та чи би юм аа. Чиний хэлсийг биний үгийг чи битээ хараад заяа. Чамаа чаччих би энэ дураагүй шүү. Дандаа олон цайнд донгосч чи хийж амтаа амтаж ганцаараа биш. Дандаа нийлээ болоо юм ярьж мэдрэлтэй юм чи хааш юм. Аваа гайгүй залуу багсан чинь сүүлийн үед чи гаж томтол цааш юм чи. Чи гаж томтол чи шүү дураахан зүгээр таамаач. Намаасаа өгдчихвэл одоо сэтгэл мэдрэлээр унц юм ааш. Ураг чи зүгээр. Намгүй болчих юм уу би ингэж шүү мэдрэл мод яамаа зүгээр. За ийм юм болж байна. Манай төрийн түшээд Монгол төрийнхөө ордон энтрийг хүндлэг шиг бодоо бүр дөнгөрж ийн л дөө. Одоо сонсоод инээд хүрхүү, ичс хүрхүү ийм л бай. Одоо энэ дэр би бол тайлбар хэлээд ч үгүй. Төрөл удирдах байгаа юм шүү. Нөө төрцөн ус төрчиж юу те. Албан болоод албан бус ямарваа нэгэн намын дарга нар. Намтай намын дарга, намгүй намын дарга. Тэгэл ийм л байгаа. Хэлж байгаа үг тэр гаргаж байгаа характер хандлагад нь зөв үзэгч тавхан өөрсдөө дүгнэлтээ өгнө үсттэй. Энэ дэр нэг олон тайлбар хийлшгүй. Бодит байдлыг л үзүүлж байгаа. Нэг сонслол осууд бол өчнө үдцсэн л байлээ. Төвчээрийг бардгийн биш үү гişүүдийн төвчээрийг нь бараад нэг хүн ингэж бараад явчих шин. Эртөө чинь нэмд орж гişүүн бас нэг ингээл одоо болоо чи мигээл нэг юм ярьжсэн. Өнөөдөр эрдэнэ гişүүн бас нэг юм. Энэ хүүгээр арга явж шин. Одоо сүүлдээ бүр эн чинь гэхдээ эхнээсээ тийм бодолтой байгаагүй юм ба шүү дээ. Хэлж байгаа нь бол тийм биш. Овоо гайгүй залуу юм болоо гэж бодсон чинь гаж томт юм биш үү? Ийм л юм яригдчихэрхөө. Ястол нэрэ Монгол төр ингэж шившгээд илгэх гэж нэрэ. Ийм л байгаа юм. За хэд хэдэн асуудал бас өнөөдөр яригдсан. Нэг ноцтой мэдээллийг өнөөдөр парламент 76 энэ цахим сайтаар нийтэд түгээлээ. Баахан болд Сүхэрдэн 4.4 тонн алтыг Лондон руу цэвэршүүлэхээр хил давуулж 90 гаруй сая доллар оргуу алдсныг тогтоосон. Болор болд зол жаргалыг жухамдаа гадных нь Монгол банкны ерөнхийлөгч болгосон гэд ийм их ноцтой мэдээлэл гараад ирэх. Харж байна. 4.4 тонн алтыг Лондонд цэвэршүүлнэгээ хил давуулсан байна. Ичдөө яаж авч явдаг юм бэ? 4 тонн гаруй алт штэ. 4 тонн алтыг аваад явцсан. 90 сая доллараар үнэлэгдэж байна. Ястаа сонирм байгаас. Энэ зол жаргалын төрсөн жаргал сайхныг мөн Монгол банкны ерөнхийлөгчөөр сонгож халдсан гам болд Сүхэрдэн 4.4 тонн алтыг Лондонд руу цэвэршүүлэхээр хил давуулах шийдвэрийг гаргасан байдаг. Дийлэрт 80 сая, банкны конторын засварт 3 сая, биржийн төвд 3.6-аас 3.7 сая, Германд урьдчилгаанд 4 сая, бүгд нийлээд 90 гаруй сая доллар оргуу алдсныг тогтоосон гэж. Гэхдээ төр юу хийж байгаа юм бэ? Үнэн гайхамшигтай ийм нөхцөл байдал болж шít. Тэгээ их сурвалж хаягийг үзэгч таах хүмүүс хараараа. Тусгаар цэг юм байна. Тусгаар цэг юм яг нүүр уудсан дэр байж байгаа. Чи ийм сонир хараа. Төрийн өндөр албан тушаалтнууд нөгөөх эрдэнсийг маань өстой нүдний цэцгийн шиг ингээд бүр ингээд хадгалаад тавдарж байгаа столсууд нь цэвэрлэх гэж байна гэж цэвэршүүлэх гэж байна гэж хэлээд 4 тонн 400 кг алтыг аваа явж байгаа. Та нар боддоо 1 хил алт. 4 хил алт. 40 хил алт. Тэгээд 4,000 хил алт гэж бод. 4 тонн 400 кг. 90 сая доллар яригч. 220-30 тэрбум төгрөг байхгүй. Амар ууз юм. Тусгаар цэгмээ сайт энэ мэдээллийг сурвалж байна лээ зүгээр. Яг энэ ингээд цаашаа задарна. 4.4 тонн алт 90 сая багтах баха. Багт нь зүгээр дундаас нь унагсан мөнгө гэж шүү дээ. Тийм унагсан мөнгө. Унагсан мөнгө. Энэ унагсан бүх процедурыг бичсэн байна шүү дээ. Би сая энэ уншлаа шүү дээ. Дийлэрт 80 саяг, банкны конторын засварт 3 саяг, биржийн төвд 3.6-аас 3.7 саяг, Германд урьдчилгаанд 4 саяг. Юуны урьдчилгаан тийм ээ? Тэгээ энэ өөр ингээд бүтэн нэвтрүүлэг болсон юм байна. Энэ гадаад улс төрийн байдал ба Монгол гэдэг нэгдүгээр хэсэг хоёрдугаар хэсэг гэдэг энэ тусгаар цэгмээ сайт дээр байж энийг үзүүлэх үнэндээ зав боломж алга зүгээр би хуулийн байгууллагынхныг ажиллаа хийгээч л гэж хэлэх гэж байна. Монголын цагдаа хууль хяналтын тагнуул
АТГ прокурор улс төржилт гэдэг юм зогсоогоод жирийн иргэнтэйгээ ханддаг тэр хатуу гараараа албан тушаалтнуудтай хандаж ил гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа байхгүй. Чи энэ мэдээллийг үзэн өнөөдөр ийм болсон явдал. За Маш тодорхой их сурвалж энэ дэр фэйсбүүк дээр бичиж оруулсан байна. Ингэж ажиллал та тэгвэл та нар эрх баригчтай ингэж ажиллаач. Хохирогчийн нэр бас аймгийн нэрийг энэ удаа нууцлж байна. Иргэн ил сайх сонсож байгаа. Иргэн ил ажлаас тараад харих замдаа хэн нэгэн нас барсан байхдаа таарч цагдаад мэдэгдсэн. Хараад удаагүй хэдхэн цагийн өмнө иргэний үргээ биелүүлсэнд нь талархал илэрхийлж байсан өнөөх цагдаа буцаагаа дуудсан. Гэрчийн мэдүүлэг авах хэрн ил яваад очсон. Гэтэл шууд бариад хорцсон. Хэрэгээ хүлээ. Чи л алсан. Чамаас өөр сэжигтэн алга гэж тулгсан. Эхлээд сумын дараа аймгийн цагдаагийн хилцс тус бүр 2 хоног хорьсон. Ингэхдээ өдөр шөнийн альч цагт нь нэг ч хором унтуулаагүй бөгөөд хувцсыг нь тайлуулдан цахилгаан борооходож усны саваар цохин тамлаж унтмаар байвал хэрэгээ хүлээх хэмээн тавлан хэрэг тулгсан. Улмаар хот руу 461-р хорих анги руу шилжүүлж цагдаа хорьсон. Тэнд яг 5 хоног хоригдож байтал хэргийн сэжигтэн олдлоо өөр хүн байжээ. Уучлаарай гэснээр илийг сулсан мэт. Ийм харгас, ийм новшин болсон заяа. Хүнийг 5 хоронг тамдан зовоосныхын дараа жинхэнэ алуурчны олчлоо таныг бид нар хэлсээр хорж ижээ гэд сулж байгаа. Гэтэл бүх юм оройтцсан. Энэ 5 хоногт. Юу болсон гэж? Ингээд сулсан, уучлахын аргагүйгээр ил хохирсон, хожимдсан. Орон нутагт 48 цаг нойргүй завсартан цахилгаанаар үе бороохоо дууснаас болж цочдөг өвчтэй болсон ч хүн амны хэрэгт холбогдсон хоригдсон гинтийн мэдэн хамгийн хайртай хүн зочирдон хууч өвчсөн сэтэрч хүндэрснээр нас барсанд ил хамгийн их гомдолтой өгөөд хаана хандхаа мэдэхгүй. Энийг хүн амны хэрэгт сэжиглэгдээд хоригдоод тамлагдж яхад нь арга гэрийнх нь хамгийн хайртай хүн нас барчих. 5 хоног. Энэ 5 хоногт та нар хүний амьдралыг зүгээр ингэж л там болгож шít. Энэ хүн иргэний үргээ биелүүлснийхаа төлөө хэрэг нь эзэн нь олдохгүй байсан хүн амны хэрэг чихэгдээ явж байгаа. Та бол нэг хүн амны хэрэг илрүүлсэн гэдэг нэр зүгээд мөрч дээр нэг 5 ууш юм 2 5 ууш нэмж байгаа. Нэг хүний амиа. Тийм новшин болсон байхгүй. Энэ тархлаас зөв Монголын цагдаагийн байгууллага тэгээ одоо нэг мөрдөх тэр хуучин нөгөө хүний аим гэдэг кино шиг тийм мөрдөх ажиллагаа явуулга болцсон юм. Зүгээр ирүүдэн шүү. Шууд ирүүдээр тулгадаг, ирүүдэн шүүдэг, тулгадаг. Ийм болчихлоо штэ бид нар. Тэгээд энэ тараа за бүгдийг хэлж байгаа юм шиг. Үнэхээр бас одоо мөрддөг, шалгадаг тийм цагдаа хуулийн хяналтын байгууллага байгаа л байлгүй. Энд бол үнэхээр сүлжээгрээ. Тэр аймаг, тэр энэ явж байгаа дамжиж байгаа бүх хэлцүүдийг харж байгаа байна. Энд хотод 461-р ангид эрэхтэн хүртэл 5 хоног яг ийм дарамтнд байлгаж байгаа байхгүй. Одоо сүүлд өчигдөр уржигдах хүн хүртэл яригчлаа. Энэ 461-р ангид хоригдлууд бие биенийгээ зүсээд байна. Хин хариуцлагын үлээх юм бэ гэд ярьж чи сонсч байсан мэт энэ. За энэ ингэж байгаа юм. Ингээд нэг хүний амьдрал там боллоо. Мэд үү? Гэтэл яг ингэж та нар эрх баригчтай ажиллаж чадж байгаа юм. Улсаас 4 тонн алт тулгаалгаад гаргаа явуулсан 90 сая төгрөг аваад завчсан асуудлыг нийтэд дэлгэж үзүүлж чадах уу? Аимшиг нь энэ байгаа байхгүй. Ийм сонин хууль хяналтын байгууллага ийм арга барилаар ажилладаг. Энд чи одоо 1936 7 онтойгоо дуусаагүй юм. Ирүүдэн шүүдэг яг нэг ийм болчихлоо шүү дээ. Сая нөгөө нэг шүүх прокуроруудын асуудал яригадаад авилгажсан гинт үндэслэгүүгээр хөрөнгөжсөн энэ төргээд асуудал яригдгаар зэрэг хэргийн илрүүлэлтэн дээр анхаараа гэдэг нэг чиглэлийг өгсөн. Эзэнгүү хэрэг гэж байж болохгүй шүү гэдэг ганцхан чиглэл өгсөн. Ямар ч хэрэг болсон тэрэнд заавал эзэн олж тохтой хуулийн хамгийн дээд санкцаар яллна. Ерөөсөө Монгол энэ хууль хүчний байгууллагын бодлого юм болчихлоо шүү дээ. 3-аас 6 жил хорих ялтаа гэсэн бол 6-аар наваачаад алах зогтдог. Яаж гэхээр яг хамгийн дээд зүйлчлэлээр нь ингэж байгаа юм. Юу энэ хүний эрх мэрх гэдэг бүх зүйл таягдж штэ энэ дэр. Тийм ноцтой асуудал бас байна. За тэгээд одоо хар. Тэг хүчтэйгээ өмнө ямар хүчгүйгийн өмнө яадгүй гэдгийг л энд үзэлтэй. За энэ нөгөө нэг барилга. Зайсангийн нураагд. Зүгээр харин сая сонсох нь цагдаа нар очсон бас буулгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгээд сая 102 дуудлага цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоогоод явуулсан. Тэгээд цагдаа явангууд нь нохоо гаргаж уушчаад тэгээд оруулахгүй л байгаа гэдэг юм байна. Тэгээд урчигтэр оройноос урчигтэр ирж уулзсан тэгээд сайжлаа. Даач юу нэртэй урчигтэр байсан. Өөрөө нэшнаа гэдэг харуул гаргаж тавьчаад хамгаалж. Энэ нохоо маш өрөндөө. Ямар ч ингэ нохоо чөчөд тэгээд хүн доо байсан байх юм.
Одоо хогоо авч болохгүй. Жилийн өмнө одоо нохоо одоо ингэ сүрдүүлж шүү. Сая нохоо яа манай хөрөлт хийж байгаа. Чиний нохоо гэсэн. Чамаа нохоо яах ч гээдэж. Чиний эзэн нэр шүү дээ. Одоо энэ үгүй байна. Энэ гадар чи манай байгаль орчим чи ажлын байр юм аа. Чи ажлын байран дээр ийм аюулгүй нөхцөл үүсгэж чи ажлын хийх боломж ганц юм шиг байгаа. За одоо авч. Тэгээд батлуу хийх болсон. Хүмүүс аваад зэ. Ко таатаа авчихсан тийм. Ашаал чадвар нөхцөл аваач. Ийм яамда манай хууль юм байна. Нохоогоо Нэг зархлагдсан одоо юу гэдэг дараагч биш шүү дээ. Энд чинь нэг компани эзэн шүү дээ тий. Хувийн хвшилтэд ажиллаж байгаа хөрөнгөчсөн нэг хүний өмнө гуугаа зогсож ирсэн нохоогоо авчихсан. Энд бид нар төрийн ажил хийж байгаа юм аюултай орчинд аюултай нөхцөл байдалд оруулаад энэ танаа нохооч ингэ. Ийм байхгүй юу? Яг одоо тэгэхээр энэ яаж юм хэр хууль иргэн бүрт ижил тэгшүүлчих ёстой гэдэг үндсэн зарчим байж байгаа шүү дээ. Тийм юм хаач байхгүй Монголд бол. Хууль жирийн иргэдэд хамгийн хатуу үйлчлэл нь албан тушаалтан хөрөнгө мөнгөтэй ирэх дарахтайг нь хамгийн ачаагүй сул дорой болж очно. Зүгээр одоо зүгээр сая сүүлд иржсэн мэдээлэлээр бол ямар ч байсан тэгээд нэг олон хэлж ярьж энэ хэвлэл мэдээллийнхэн нэгдэж дуугарч докторж наануу цаануугийн танилцуулж энэ нөхцөл байдлыг ингэж очиж энэ сэтгүүлчдийн амьдрах гэдэг газар биш шүү дээ. Энэ тэмцсний үр дүн одоо бас үзэгдэж ин дөрөвчээс нь буулгаж эхэлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Яг үнэн бодлогыг би мэдэхгүй байна. Ийм асуудал байгаа юм. За сэтгэлээс бол яв сайн хоёроо орж ирээд байгаа хятадуудын талаар мэдээлэл өгч болох уу гэсэн байна. За Монголын цэгтээ за энэ бас болохгүй өгнүүд хэлсэн байна. Дарга нар байсан бол чадахгүй штэ гэсэн байна. Жанкод орнодод газар өгсөн юм уу? Энэ үнэн үү гэсэн байна. Билгээ ТV-гээр эзэнгүү төрийн эмгэнэл нэвтрүүлгээр байрныхаа талаар гэсэн нэг юм сэтгэл ороод ирчих. За одоо тэгвэл иргэний үүргээ биелүүлээд байх хэрэг алгаа өгсөн хүн харсан ч чимээгүй харьсан нь дээр юм байна. Хууль хүн бүр тэгш үйлчлэх ёстой. Ямар тэнэг юм бэ? Арайчдын ийм мухай юм бэ? Гэрчийн мэдээллийг нууцлан гэд байдаг үстэй арай л юм аа гэсэн байна. За хоёроо хүүхдийн мөнгөний асуудлыг яаралтай сурвалжлах хэлгүүлж өгөөч ээ. Баячууд аваад авах юм аа. 2 сараас хойш нэг ч удаа орсонгүй. Айлын хүүхдүүд нь олгооч ээ. Зөв айлын хүүхдүүдэд нь олгооч ээ гэсэн байна. Энэ хүн өөрөө чихэр мэдрэлтийг харуулж байна. Энэ хүний хувьд нам нэн чухал, намгүй хүн бол гаж бололтой. Монголд нам ямар их хэрүүл дагуулдгийг л нотлоод байна. Монгол улсыг яаж намаас ангижуулах вэ гэж. За Баянзүрт дүүргийн газрын алба ажилласаа хийгээч. Хүний газар дээр хашаа барьсан асуудал шийдэж өгнөөс сар боллоо шүү дээ гэсэн сэтгэл иржээ. За идэж ууж ханддаггүй юм байх та. Энэ томчууд нэг ч ядуу хүн байхгүй шүү дээ. Баяцсан дээрээ баяжаад идсэн дээрээ идээд л байх юм а. Улс орноо боддог улс төрч нэг ч алга болжээ гэсэн байна. За Баянзүрт дүүргийн цагдаа нар ажиллаа хийгээч. Монголын цагдаа нар үнэхээр хөөрхөлтэй юм аа гэсэн байна. Зодуулсан залуу гомдол гаргаж тэмцээрэй л гэж байна. Монголын шүүх цагдаа прокурорын байгууллагууд авилгалд идэгдсэн мөнгөтэй хүнд үйлчилдэг системтэй болж дээ чаавас гэсэн байна. Та бүхэн гадуур хогийн савны тэр болгон байхгүй байгааг мэдэж байгаа. Тэдгээр хогийн савыг замын дагуу байрлсан дэлгүүр, баар, засварын газар зэрэг дэлгүүр үйлчлэгээ болж байгаа газруудын нэг хогийн сав хийгээд гудамжинд 50 гэд хэлэхэд хогийн савыг улсаас мөнгө гаргалгүй хогны савны асуудлыг шийдэж болно. Тэгээ ингэдэм юм байна л да. Алхам тутамд хогийн сав тавихаас илүү хогийн савгүй байвал юу яад юм бэ гэдэг зүйл ярьд юм л. Хөгжилтэй улс орнуудад хогийн сав гэдэг зүйл баг нэлээ холхон зайтай ч юм уу байдаг юм. Яагаад гэвэл зэрэг ойрхон хогийн сав байхлаар зэрэг нөгөө хогийн савнууд нь дүүрээд гадуур нь хальж асгардаг ч юм. Хогийн савгүй болохоор хүн хогоо гудамжинд тавихгүй хогийн сав олтлоо ингэж хогийг өөрт аваа явж идэл юм байл л тий. Тэр нь харин эргүүлээд нөгөө том ухамсар суулгадаг гэсэн зүйл яригд юм л. Гэхдээ ер нь бол хүжээ юу гэдэг бид нар чадан өөрчлөгдөж л байна шүү дээ. Улаанбаатарууд бол яг төв хэсэгтээ яг хог хайж байгаа. Энд чинь өргөс авцсан юм шиг алга болчихгүй шүү дээ. Би хэлээд шүү дээ. Тэр хог хайдаг сэтгэлгээ чинь тархин дотор байгаа болохоос биш хогийн савнд байгаа юм биш. Асуудал нь. Гэхдээ бол Улаанбаатаруудын төвийн хэсэг бол их хайтахан болсон шүү. Нэг үе бодох юм бол талбай дээр ихэд жагсахад эвтэйхэн хоггүй жагсчдаг болж баярлахтаа төв талбай дээрээ хоггүй баярлж чинь. Одоо энэ ч дөрөвчөөсөө хонхны баярууд болоод эхэлсэн байна. Өнөө өглөөхөд
2 3 сургууль төвлөлбод энэ манай ажлын хажууд хонхны бариа тэмдэглэл арга хэмжээний зохион байгуулагч чинь яг ингээд нэг юм эн чи яг тийм болчтой юм байна шүү дээ. Тэр орчин угаасаа нэг нь хаяхгүй бол бүгд хаяхгүй барайл явчихсан юм бэл. Өөрчлөгдөж байгаа л да. Уг залуучууд маань бас нэг энэ сэтгэлгээг нь урамшуулад өгдөг бол чадан ядан өөрчлөгдөж. За энийг дуулах хэрэгтэй баг тийм үү? За сэтгэл саний үзүүлсэн мэдээнэлтэй ч холбоотой зүйлүүд. Нохоог нь буудчих болдог юм гэсэн байна. Нохоог нь унтуулчаач ээ. За төрийн албаагчийн шаардлагыг биелүүлэхгүй бол яадаг вүлээ дээ л гэсэн. Ер нь тэгдэг штэ. Ямар нэг төрийн албаагч ажиллаар явж байгаа үз төрийн шаардлага биелүүлээгүй бол гээд өмнө нь бүхэн өргөний хаалгыг яаж орж илоо. Орох дөрөв тул тэгэл ордог л үсттэй. Тэгээ өнөөдөр төрийн албаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй ингээд зүгээр нэг нохоо уйчихсан тэгэл тэр нохоогийн тойрол ингэж явж байгаа зүйлийг чинь одоо юу гэж ойлгох. Цагдаагийн байгууллагын албаагчид согтуу явж байгаа хэвийн бус явж байгаа хүмүүс дээр арга хэмжээ авах лэр өчиж бариад явдаг л үстэй. Цагдаагийн зүй ёсны шаардлага биелүүлсэнгүй. Төрийн албаагчийн зүй ёсны шаардлага биелүүлсэнгүй л гэж ярьцдаг. Тэгвэл та бүхний зүй ёсны шаардлагыг чинь биелүүлэхгүй байгаа тэр нэг зүйл байгаад шүү дээ. Энд чи одоо өөдөөс нь нохоо ингээд барьж ийн гэдэг чинь одоо зан хийлж байгаа хэлбэр үү? Тэр хиндэл гэдэгтэй л байгаа шүү дээ. Чи тэр нохоог бол энэ чинь бүр айл хэзээний төхөөрөд ордгоо ороод нураагаад зэгцэлц одоо иймэрхүү байдлаар иргэн хийн чи билгээ бүжээ бол хідэн юм байшин газартаа тэгшэрсэн байж байгаа шүү дээ. Хідэн нохотой ч байгаа нэмэр баг. Тий. Энэ хэдэн оног чи тэр хідэн нохотой байгаа ч нэмэр. Үгүй хэлээд байна шүү дээ. Чи хинбэ гэдэгтэй л. Одоо тэгээд асуудал хууль ийм л хөгийн хариулсан тэгэл юм. Энэ нохоноос болоод орч чадсангүй л гэдэг юм. Шалтгаантай байгаа юм чинь. Одоо энэ чи хэлэх шалтгаантай. Энэ чинь нохоо өмнөөстэй байдаг шүү дээ. Цагдаа одоо тийм л юм ярьж шүү дээ. Зүгээр иргэний нохоо битгийг тэнд аслуу ийцсэн байсан ч хадаад орно шүү дээ. Тийм л байхгүй. Би зүгээр гол нь тэрийг л хэлээд байгаа. Энэ чинь өөр хинбэ гэдэгтэй л байгаа юм аа. Хууль ийм муухай алга болчихсон юм аа. Ингэж үйлчилдэг болсон тогтолцоо минь юм болцсон юм аа гэдэг л зүйл байна. За энэ нэг ийм юу ирж байгаа юм аа. Залруулах хийх тухай гэдэг. За ийм залруулгыг бол хийж амжихгүй л дээ. Ийм мэдээллүүд ингэж ирсэн. За ингэж ээ. Гол асуудал нь энэ байна. Танай телевизийн 18 оны 4-р сарын 27 оны өдрийн баасан гарагт Монгол коммент нэвтрүүлгээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн үйл ажиллагааны талаар нэр бүхий хүмүүсийн албан тушаалыг нэрлэн худал мэдээлэл цацагцсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Баян зүрх дүүргийн 9-р хорооны иргэн алтан зуулгагч хүний мэдээллийг танилцуулж өгөөч гэснийг хуулийн байгууллагад хүргүүлнэ гэх ба энэ нь манай байгууллагын нэр хүн тодорхой албан тушаалтны албаны болон ажил хэргийн хувь хүний нэр хүндийг гутаахыг оролцсон хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол улсад сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 80 сэтгцэлтэй Монгол улсын үндсэн хууль эрүүл мэндийн тухай хууль, сэтгцэн эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж онцгой объект төхий улсын төсөв санхүүждэг хөдөлмөрийн хүнд нөхцөл хамаардаг алба. 16-17 онд овг нэр оршин суух хаяг нь тодорхойгүй дугаар хорооны иргэн алтан зуулгагч Монгол Улсын их хурлын өргөдлийн байнгын ороо, эрүүл мэндийн яам, авилгатаа тэмцэх газар төгсөн мэдээллийн дагуу дээрх байгууллагууд манай байгууллагын санхүү бүртгэл хүний нөөцийн болон өргөдөл дурдсан асуудлаар шалгалт хийж аудит болон мэргэжлийн хяналтын байгууллагын зохих дүгнэлт шийдвэрийг гаргасан бөгөөд мэдээлэл гаргагч нь хэн болох нь тодорхой бус байгаа талаар цагдаагийн байгууллага шалгасан. Гэтэл олон нийтэд бодит байдлыг үнээр мэдээлэх үүрэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгний эрх ашигт үйлчлэж хэн нэгэнд давуу боломж олгож бусдын өргөдөл гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлж өгдөг эрх бүхий мэт олон нийтийн сүлжээг ашиглан улсын нэр хүнд бүхий байгууллагыг гутаах оролдлогыг тодорхой ихсруулжгүй бодит мэдээлэлгүй хууль бусаар цацаж албан тушаалтнуудын нэр хүндэд халдаж цаашдаа цуврал мэдээлэл хийх төрийн үйлчилгээний ажлыг хүндрүүлж сүрдүүлэх гэж үзэж байна. За бид тэр энэ ирсэн байр суурь тайлбарыг чинь хэлээд өглөө. Танах бол мэддэм биш үү? Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв мэддэм байх тийм үү? Иргэн алтан зул гэдэг иргэн яваад байгаа. Авилгатаа тэмцэх газарт манайхыг өгсөн байсан. Улсын хурлын өргөдлийн байнгын ороонд өгсөн байсан гэдгийг мэддэм биш үү? Тэгээд одоо бол яаж нэхэр зэрэг нөхцөл байдлыг тодорхойлж эхэлж байна. Энд дурдсан байгаа. Энд байж байгаа. Энэ хин нэгний эрх ашигт үйлчлэж хин нэгэнд давуу боломж олгож гэж. Тэгэхээр бид нар энэ хүний хаана байдгийг нь энэ имлэг мэдэхгүй, улсын хурлын өргөдлийн байнгын ороо мэддэггүй, Монгол улсын цагдаа олоогүй, Монгол улсын авилгатаа тэмцэх газар олоогүй хүний эрх ашиг чивтэр үйлчилсэн болж байна. Энэ хэв үзэгдэл шиг хүнд. За ямар ч байсан юу гэж хэлсэн гэхээр эднийх ингээд энэ авилгатаа тэмцэх газар мэргэжлийн байгууллагууд нь шалгаад алдаа дутагдал алгаа гэдгийг дүгнж ирүүлсэн. Би хэлдэг энэ олон хуудас дүгнэлтийг чи үзэж танилцуулах үнэндээ боломж алдаагүй юм байна. Их айгүй сайн ажиллаж байгаа юм байна. За энэгээр чивтэр ямар юмныхаа цуврал нэвтрүүлэг хийх үү? Цуврал нэвтрүүлэг хийн гэж сүрдүүлсэн гэдэг үү? Ийм сүртэй байхад болчмор нэ манай.
За наа ч нөгөө загтал нь байгаа. байгаа байлгүй гэдэг. Энд чинь ингээ уншигдсан бүх захианууд л энэ дээр байж байгаа шүү дээ. За энд ингэж байгаа юм байна л да. Энэ одоо жишээ нь хэд өнөө өглөө Битэрийн баярын ширээн дээр ирсэн супер суфпил бэлэг багхгүй. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гэсэн. За энэ алтан зул гэдэг эмэгтэй би бол ийм загтал магтал бичээгүй гэдэг ингээд гар үсгээ зураад ингээд явуулсан байж байгаа юм. Тэгэл одоо нэг юм хий үзэгдлээс зах ярьж байгаа. Нөгөө нэг даргыг солихын тулд яг тийм нэртэй дарга авчирч тавьдаг гэдэг шиг юм болох гэдэг юм шүү дээ. Хараад аваад гэж хэлье. Баянлүрх дүүрэг 9 дугаар хорооны иргэн Т алтан зул харилцагцны дугаар 93 43 41 гэдэг ингээд нэг тоо хайчихсан ингээд ийм захиа ирсэн. Энийг одоо Битэрийг зохиоцсон гэж байна. Тийм. Сэтгүүлч бэлгээ танаа гэж ирсэн. Би энэ захиаг энэ чинь шуудангаар ирж байгаа энэ захиаг надаа одоо энэ хэрвээ эрх ашигт үйлчилсэн бол энэ шуудангийн энэ хүргэж ирж байгаа хүн үйлчилсэн байгаа байхгүй. Тэр эрх ашиг. Би энэ хүнийг хараач үзээч хүү захиа бичсэн бүх иргэдийгээ танихгүй. 13,000 ширхэг захиа уншлаа штэ. Сэтгцэн эрүүл мэндийн эрхэм дарга. 13,000 ширхэг захиа уншлаа. 13,000 ширхэг захиа уншихдаа би 13,000 хүнтэй уулзаагүй юм байхгүй. Монгол орны үндэсэг булан бүрээс гагцгүй энэ захидлынхаа бодит үннийг та Монгол улсын хууль эрх гэж байгаа бол хууль эрх зүйхээ хүрээнд асуудлаа тавь. Юу гэж хэлж ирэхээр зар сурталчилгааг хүртэл зарлуулсан байгууллага хувь хүн бүрэн хариуцна гэдгийг. Зарын бодит үннийг бодоорой энийг. Одоо эн чинь яаж юм гэхээр эргээд чи тэрийг гүтгэж явчихж байна. Энд 16 оны аудитын дүгнэлт шүү дээ. Энэ байж шүү дээ. За тэгэл одоо айл-айлынх нь одоо бол сэтгэл нь ханаа байлгүй дээ бодвол. Айхтар их тийм нэр төрийг эрхэмлж байгаа улсууд бол тэгэл алдаа дутагдaltaгүй асуудал хил амгүй л ажилтдаг юм бол одоо танаа тайлбарыг ч хэлээд өглөө. Эдний тайлбарыг ч хэлээд өглөө. Энэ хоёр ингээ хоёулаа зэрэгцээдэл байж байна. Ирж байгаа мэдээллийг битээр алагчилж чадахгүй шүү дээ. Энэ тогтоог би задлж үзээгүй шүү дээ. Дотор нь юу байгааг мэдээгүй шүү дээ. Энэ байна. Энэ байхгүй юу? Миний одоо гарт байдаг ганцхан багж юм. Би энэхээрээ аваад захиагаа та сайн харж байгаа тэр сэтгцэн эрүүл мэндийн төвийн баг. Ингиж зүсээд онгоолоод ингээ гаргаж ирдэг. Энэ дээр байгаа захиаг энэ битсэн иргэн хариуцдаг. Би дамжуулах үүрэгтэй. Ард түмний дуу хоолой болж сууж байгаагийн хувьд энэ гомд саналыг дамжуулах үүрэгтэй. Эннийхээ үнэн бодит байдлыг энэ захидал бичиж байгаа иргэн хариуцдаг юм аа. Одоо тодорхой байлгүй тий. Би өчигдөр энэ хүн үдсэн бол нүдэн дээр нь задлсан шүү дээ. Яг энэгээр би задлж яснийхаа санаж байна. Ингэж ийм өвөөгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндэд хаалдаж ингэж дарамтлна гэдэг. За 13,000 захидал ирсэн. 13,000 захидал би уншсан хугацаанд нэг зүйлийг дахиад тодтогч. Харьяа цагдаагийн байгууллага, дүүргийн прокурорын газар, авилгатаа тэмцэх газар, тухайн үед улсын мөрдөн байцаах газар гэж байж байгаа. Энэ газруудад хүргэсэн миний 1000 гаруй захидал байж байгаа. Хүрэх үүрэгтэй юм аа. Иргэн шалгасан би алах цогтөг шийдвэр гаргадаг шүүх эрх мэдлэгийн субъект биш би. Тэгэхээр хариаллын дагуу тэр газарт нь шилжүүлдэг юм. Ийм үүрэг хүлээдэг юм. Тийм ирэхгүй гэж бичсэн байна те наад ир чинь. Чи болвол авилгатаа тэмцэх газарт хүний бичсэн захиаг авчиж өгдөг хүн бишээ гэж юм те. Би мөн гэж хэлье. Өмнө нь 1000 гаруй захиа өгөөд болсон юм. Яам тамгын газрууд, агентлагууд тэр гомдол гаргаж байгаа мэрэгжлийн хяналт авилгатаа тэмцэх газар тагнуулын байгууллага аль нь ч өгч болно. Тийм ирэх байгаа байхгүй. Одоо саяны тэр иргэний загтал байж штэ. Тэр фэйсбүүк дээр байж. 5 хоног тамлагдж яхад нь ард нь аргирийнх нь хүн сэтгэл санааны зочрол дороо асуурсан. Асуудлыг би тэрний зөв буруу гэж шүүх юм уу? Энийг шүүх эрх мэдлэгийн байгууллагт нь өгч чадвал нүцтэй. Би шүүчих юм уу? Сэтгцэн эрүүл мэндийн төвийн даргын буруу байна. Эсвэл сэтгцэн эрүүл мэндийн төвийн даргыг гүтгэсэн алтан хэмлээ. Зул гэсэн үг. Алтан зулын буруу байна гэдгийг би шийдэхгүй байхгүй. Иймэрхүү наацхийн нэг юм нормал юмыг ойлгочих л доо манайхаа. Эндэл дарамттай таны бичээд ирүүлсэн захидыг уншаад л өглөө, энэ хүний гаргасан гомдлыг уншаад л өглөө. Энд одоо бас хүн гүтгэдэг юм хандлагаар болмоор л байна л. За өнөөдөр ноцтой нэг хэд хэдэн мэдээлэл болж байгаа. Нэгдүгээрт нь 5 толгойтой холбоотой асуудлаар нэг юм зураг гараад ирлээ. Тэгээ энэ улсын хурлын гишүүн Элийн холтын ярилцлага өглөө цэгмэн дээр гарсан.
5 толгойтонгууд мэдээллийн техник технологи мэдэхгүй хулгай хийсэн тэнэг байна. Тэгээд яасан гэсэн чинь энэ дэр ийм л юм байна. 2010 оноос өмнө олборлцсон байсан юм аа. 2010 оноос өмнө олборлцсон байсан нөгөө 286 мянган тонн нүүрс даалгуулчихсныг л яриад байгаа шүү дээ. Энийг 10 оноос өмнө олборлогдсон юмыг одоо бид нар дээр авчиж наагаад байна гэдээ ингэж хэлсэн. Энэ Google дээр чинь ингээ харчдаг юм байна шүү дээ. Энэ сансрын зургийг харахад тэдний ярьж байгаа 10 оноос өмнө олборлсон гэж худлаа ярьж байгаа маш тодорхой харагдчих. Энэ сансрын зураг дээрээс 2004-өөс 10 оны хооронд 5 компани юун хил давж олборлолт явуулах байтугай өөрсдийн талбай хөрс хултаач хийгээгүйсэн. Тэгэхээр ард түмнийг мэдээлэлгүй мэтээр ойлгож байх болохгүй. Энэ нь Google-ээс харагдана. Харин мэдээллийн техник технологи мэдэхгүй хулгай хийсэн тэнэг байна. Нэг ардын зүүр үг гэдэг юм аа. Боловч бултай дарвч талдаа гэж. За ингээд хар. Энэ онуудыг сар 2007, 2008, 2009, 2010. Энэ орон нутгийн өмч 5 толгойн талбай, Эрдэнэс 5 толгой компани талбайн зураглалуудыг ингээд Google-ээс харуулж байгаа. Энэ газрын зураг. За одоо хар. 11 он, 2012 он, 13, 14 он. Хуулаад эхэлж байгаа энэ. Эний чинь юу ч өөрчлөж болдгоо юм байна. Энэ хараа. Энэ одоо дээдлийн зурган дээр харахад тодорхой. Энэ өмнө байхгүй. Тэр дөрвөлж уул амттар хараад бай. Энэ дөрвөлж уул амттар хараад бай. Ямар ч хуулт эхлэх байж байгаа юм. 10 хүртэл. 11 оноос эхэлсэн, 12 онд эрчимдсэн, 13 онд бүр томорсон, 14 онд нөгөө үндсэн талбараа морцсон. Энийг бол одоо нуу харахгүй боллоо шүү дээ энэ ард. Ингээд 15, 16 оны олборлолтууд нь байж байгаа. Энэ 286 мянган тонн нүүрс бол их л учиртай болоо явчихлаа. Зүгээр яаж тайлбарлагдахын, хэн холбогдохын гэдэг л нөхцөл байдлыг одоо хуулийн байгууллага шалгаж нийтэд мэдээлэх байх. Нэг ийм асуудал. 5 толгойтой холбоотой ийм асуудал явна. Энэ бол цаашаа урт үргэлжлэнэ л дээ. Гэтэл өнөөдөр оюутлогоо ийм мэдээлэл Риотинто хөөж дархан цолон мандуулъя гэдэг энэ пэйж дээр ийм юм тавигдлаа. Риотинто хийсэн гэрээг цуцлуулаад дэлхийн хамгийн том зэсийн компанитай хамтарч ажиллах боломж өгнө. Ийм тархи угаалт яваад эхэлчихлээ. За энэ Сульфиорыг нь уншаад гараа. Энэ оюутлогоо төслийг Риотинтогоос өөр хэн явуулж чадахгүй. Риотинтог орлож Монголд ашигтайгаар ажиллаж чадах дараагийн түнш хэмбэ? Энэ түнш нь Хятадын хамгийн том зэсийн корпорац болох Jiangxi Copper гэж. Jiangxi Copper нь олборлох, баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх гэх мэт уул уурхайн бүх шатны үйлчлэгийг явуулдаг. Оюутлогоо одоогоор зөвхөн олборлдог болоод баяжуулах үйл ажиллагааг явуулдаг. За ингээд энэ нэлээд урт бичлэг байгаа юм. Юу болж ийн гэсэн чинь одоо бол хэрэг буруудаад хэлж штэ. Яг үндсэн зорилго нь харагдаад хэлж штэ. Оюутлогын гэрээг муу хийсэн засыг гэдэг тухайн асуудлыг ярьсан чинь одоо энэ гэрээг, энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байгуулсан улсуудыг бүгднийг авч шоронд хийцэн. За баахан амтны багтаа бол ханжин л да. Одоо за тэр улсуудын буруудаа зөвлөлтөнд шийдэгдэх л байх. Одоо яасан гэсэн чинь энэ хооронд баярыг баяр цогтыг сайхан бэлгээх юм уу энэ нөгөө авилгачдыг гээд тэр офшор данстай нөхдүүдийг хорж аваад энэ хооронд нь яаж ирсэн чинь оюутлогыг Риотинто гаргаж хагаад Хятадд өгөх тухай ойлголтоор тархих ухааж эхэлж штэ. Хятадын нэг супер компани байна гэдэг ийм танилцуулгыг цацаад эхэлдэг штэ. Оюутлогоо зөвхөн олборлолтыг баяжуулдаг, эднийх бол олборлоод баяжуулаад бүр бүтээгдэхүүн болгоод ингэдэг гэдэг ийм төвшний ойлголтоор тархих ухааж эхэлж штэ. Зорилго тодорхой болж эхэлж байгаа одоо. За энд бас иргэд үзэгчд маань наанта цаантаараа энэ мэдээл. Бид бол одоо жишээ нь энэ хоригдсон саатуулгдсан улсуудыг өмгөөх нэг ширхэг зүйл байхгүй. Ямар ч одоо тэднийг зөв юм хийсэн гэж ингэх зүйл байхгүй. Тэгэхдээ алдсан буруу гэдгийг мэдж байгаа юм бол засах талд нь л ажиллая гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь шууд Риотинто гаргаж агаад Хятадыг авчаа гэдэг санал. Зорилго нь энэ биш байсан юм. Ийм ноцтой юм явлаа шүү дээ. Янз янзаар харж болохоор байгаа байхгүй. Хятадын компани орж ирэх сурчлагаа хийгээд эхэллээ гэдэг нэг юм зүйл харагдаж байж болно. А нөгөө талаар нөгөө Риотинтон гарч явахгүй тулд монголчуудын хамгийн их айдаг Хятад гэдэг зүйлээр нь айлгаж байж бас мэдэх. Гэхдээ ингээд хараад байвал янз янз л юм байна. Тэгээ яагаад монголчуудын ийм нэг асуудал гараад ирэхлээр л дундуур нэг Хятад гэдэг юм орж ирж идэг заавал. Ийм л юм байна тийм. Ийм юм болдгийм байна. За тэгжээл өнөөдөр бас чуулганы байнгын орны урал дээр асуудал яригдана. Ноцтой асуудал яригдана. Энэ NTV телевиз үндэсний мэдээллийн хөтөлбөрөөр гарсан юм байна лээ. Би зөвхөн үзэгчд маань үзсэн харсан янз янз л байгаа. Үзээгүй заримд нь сонсох чигч утсан.
Монгол улсын засгийн газар нууц тогтоол үлдэж байгаад 750 ширхэг эдлэг шонхрыг гаргаад маш олон сая ам долларт дүүх хэмжээний мөнгийг яасан мэддэг алга болгосон. За энэ өнөөдөр манай энэ өдөр мэдээлэл хөтөлбөр гарна. Гарах юм уу? Гарна. Тэгэхээр Сөрөнбат цаатаа ажиллаа хийнэ. Ийм үхэнч тайлбар хийнэ. Ажиллаа хийнэ. Одоо ажиллаа хийнэ. Ийм үхэнч тайлбар хийнэ. Ажиллаа хийнэ. Залуу хүн байна. Танаа энэ чинь энэ салбар чинь үнэхээр богшсон. Авилгал хээл ахуулын үүр уухаа болсон газар. Байгалийн бүхий л одоо баялагууд ургамал ангант бүгдийг зарж байгаа. Тэний залуу хүн шиг л өвтөхэн байгаад энийг хийгээд гэж хараад биш ч юм. Бангорон дарга засгийн газрын нууц тогтоол гэж юм байна. Нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна. 850 жилийн ойд Монголын нууц зөрчилөө 850 жилийн ойд зориулаад шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаад гадагшин гарах бүх юм хорьсон Монгол улс. Тэрийн одоо хамгийн бахархалт дэрэнгийн шувуу гэдэг. Үндэсний одоо бэлэг тэмдэг болгосон. Засгийн газар нууц тогтоол гаргаад байгаль орчны яам 750 шонхор шувуу зарсан байна. Энтэй холбоотой олон сая долларын ашиглалтын асуудал гарсан байна. Энийг нэг банк оронд мэдээлэл сонсох. Энэ бүр гайхалтай юм аа одоо. Нэг ч шонхор шувуу гарахгүй. Энэ бол Монголын үндэсний бахархалт шувуу ингээд одоо үндэсний бэлэг тэмдэг болгосон юм. Тэгчээд ард нь яадгүй гэхээр ард иргэдэд мэддэхгүйгээр нууц тогтоол гаргах гэж байгаа. Засгийн газар одоо ард түмнээсээ хулгай хийж шít. Нууж засаг нууц тогтоол гаргана гэдэг чинь аимшигт юм байна. Тэгээд одоо маш олон сая долларын ашиглалтын асуудал яригдж байна. Ёстол нөгөө хариуцлагагүй гэж хэмжил нүүрлжлээ. Тий, бахархалт шувуу гэж өөрснөө зарлж хаад. Тий? Тэгээд бахархалт шувуугаа барьж авч харийнхан зарж идэг. Гэхдээ зарах нь яг уу зарж ийг. Өмнө ингээд тоош ирэхээр жил 40-г ч юм ингээд зардаг байсан. Зарж ийг тэгээд зархаа болчихлоо одоо. Тэгтэл бүр засгийн газрын нууц тогтоол гаргаж байгаад өөрсдөө хэлсэн байхгүй юу? Одоо болио. Шонхор зараад нэг хичнээх мөнгө олохгүй дээ. Цөөхийн төртөө дэргүүж хаавас. Монголын тэнгэртэл байх юмтын чинь Монголын төрийн сүлдэнд бэлэгдэлт одоо хамгийн дээр нь залрлаа. Төрийн бэлэгдэл болдоо шүү гэж хэлээд хорьсон. Нууц тогтоол гаргаад 700-800-аар зөөх байсан бол тийм хоригдсон тогтоол гаргаж яад гэх юмсэн. Ийм жүжигийг ард иргэдэд үзүүлээд ардлаар нь та нар нударган дотор ийм заваа юм хийх юм бол зүгээр л аваад зүүж явах гэсэн. Өөдгөө хөг юм бол угаасаа энэ төрийн энэ байгаль орчны салбарт их ноцтой асуудал байна. Одоо чи энийг үзв. Энэ Улаанбаатар хот хөдөө орон нутгаас даа ядангуяа энэ ой тайгаас ургаж байгаа модыг нүүлгэж авчирч оршуулдаг газар боллоо. Нара ой модыг нийслэл рүү нүүлгэх ажил буюу нийслэлийн захирагчийн ажлын албаны асар том бизнес гээд зэндай юм дэр. Ингэж суурьтай авчирч суулгадаг гинэ. Одоо яаж иргсэн чинь жилд хэдэн зуун мянгаар мод тариадахын тэр чинь хотод мод тариадах урахгүй нэхэр зэрэг ургацсан мод авчирч суулгаж шít. Тэгээ энэ үхдэг. Ийм хүүг юм болсон. Тэгээд энэ хараа бүх үндэслэл тооцоонууд нь бүгд байж байгаа. Энэ байна. За уулын модыг Улаанбаатар цуулгаснаар ургах боломжгүй 4-5 жилийн дараа л үхдэг. Тиймээс жил бүр тэрбум гаруй төгрөгийг үр ашиггүй энэ мэт ажилд урж байгаа талаар зөвхөн Бямсрын гэлтгүй бусад ой мэрэгчлэтнүүд ч хэлдэг бай. Одоогийн байдлаар нийслэлд уулнаас 4081 мод авчирсан суулгаад байна гэж. Жилд тэрбум төгрөгөөр уулнаас мод авчирч хотод авчирч оршуулдаг боловсон байдлаар. Хизээч уулын мод хотод ирж ургадаг. Энийг одоо энэ судлаачид бүгд хэлж байгаа. Ийм хүүг юм болчихлоо шүү дээ. Нэр бүх тоотгоо байж. Уг судалгаагаар Баянгол дүүргийн нутаг Занбазрын гудамж 2009 онд тарьсан 300 ширхэг нарснаас нөхөн тарьсан модыг оруулаг. Одоо байгаа 186. Үүнээс үхсэн 91, доройтсон цааш амьдрах чадваргүй 57, амьдрах боломжтой 31, амьдралтын хувь 11% гэж. 100 мод тарихад 11 л ургадаг. Энийг бас нэг одоо энд нөгөө талаас нь бас тайлбар авах юм. За энэ бол нэг талаасаа тайлбарлаж байгаа. Нэг хэсэг эрдэмтэд нэг талаа гарч штэ. Тэгин. За ингээд уулын модыг бол Улаанбаатарт тавьж ургуулж болохгүй гэдэг. Тэгэхээр зэрэг уулын модыг яагаад Улаанбаатарт авчирдаг вэ гэхээр зэрэг ингэ тийм байл л да. 1 м квадратад ойд ургаж байгаа модны норм гэж үт юм. Тэгээ нэг одоо 10 мод 1 м одоо 2 мод ургах хэрэгтэйсэн бол 5 мод ургачихлаар тэрнээс нэгийг авчаад суулгадаг юм байна л да. Угаасаа ойг тэгс сэргжүүлэх ёстой байдаг юм байна. Тэгж авчирдаг гэж байна. За нөгөө талаараа тэр нөгөө гал төмөр мал төмөрт өртсөн газруудаас нь цаашдаа нөгөө хөрсөн урах боломжгүй болчихлоор нь урсан сэргийлэх үүднээс
авчирч тарьж ургуулдаг гэж лээ. Тэгдэг бол одоо тэр мэдээлэлд өгөхгүй бол энэ чинь айгүй муухай ойлголт явж шүү. Амар муухай ойлголт явж байна. Энэ дэр маш тодорхой ингэ бичсэн байжсэн шүү. За тэгтэл одоо би бас энэ байр орон сууц хөөцөлдүүд хайгаад байгаа энэ залуучуудад бас хэлмээр байгаа юм. Бид нар бас энэ ипотекийн зээлмэл гээд хүхэн юм ярьж байгаа юм байна. Энэ хот дүүргийнхаа хэмжээнд бид нар хөдөлгөөнтэйгөө сэргэлэн овсгоод байх байх юм бол метр квадрат нь 150 мянган байр биш үү? Зүгээр нэг байр биш. Метр квадрат нь 150 мянга. Зүгээр нэг байр биш, энэ апартмент. Дипломатын байр заяа. Энэ хотын төвд байр метр квадрат нь 150 мянган төгрөгөөр аваарай гэж. Үнэн цэгмэн дээр байна. За энэ байна. Монгол Улсын ерөнхийлөгч өмнөх сайд нарын луврыг хөөн хилцэх чадaltaанд байна уу? Улаанбаатар хотын төв эрхчлөөний талбайн хойно дипломат 95 гэх хотхны байрыг дарганаар 1 м квадратыг нь 150 мянган төгрөгөөр хувьчилж авчээ. Зах зээлийн үнэлгээ нь 60 тэрбум орчим 80 айлын орон сууцыг дарганаар ердөө 6 тэрбумаар авчих. Ингэж төрийн өмчийг үнгүүдүүлэн мундаг дарганаар нь гадаад хэргийн яамны сайд асан бүрвсрэн сангийн сайд асан болор за дипломат байгуулахын юм баг та. Тэгээ дипломат байгуулах заяа мандах гэдэг юм дарга. Энэ байр одоо энэ байрыг одоо би юу тэгээд бодохгүй юу? Энэ усууд дээр очие. Томчуудад томръя гэж бодоод. Та нарын 150 мянгаар авсан байрыг чинь шууд нуглая. 300 мянгаар авъя гэхгүй л. Одоо бүр нэг би өөр энийг үзчихээ тэгж бодогдоод гин. Эсвэл томчуудад томруулаад 150 мянган төгрөгийн байр шүү. Энэ бол ингээд хайчиж болмооргүй л асуудал байлээ. За нэвтрүүлгийн цаг дуусч байгаа юм байна. За нийлээл удаан дохио зангаагаа өглөө тийм байна. За 18 цаг 52 минут найруулагч баярлалаа. Ямар ч байсан өгсөн метратын чинь давуулчлаа. Өнөөдөр үнэхээр юм бас ярих хэлэх асуудлууд ариун байсан. Бодож ойлгороо өнөөдөр бидний баярын өдөр нэг 2 минутын даваар хэтэлсэн шүү. За маргаашийн Монгол комент захидлын өдрөөр та бүхэнд хүрэх хуваартай байгаа. 18 цаг тэг минут баасан гарагт энэ энэ дээрээс бидний хүлээж байна. Урайгаа хэлээд өндөрлөё. Монгол комментэд нэгдэцгээе. Бор элсэн чихэртэй дээж тараг манай гэр бүлийн эрүүл сонголт. Та өөрчлөлтөд бэлэн үү? 13 бүх эмийн сонгуудаар. Ухаалаг ирч хүчтэй амьдралын нууц нүүдэл өндөртэй гоймон. 100% ургамлын гаралтай Хямлай тэмдэл крем шүдний бүхэл өдрийн турш таны шүдэнд өнгөр тогтоохгүй. Ханил томгийн төвчлөнд өрцөн үед Кагоци бидэнд туслахаар ирлээ. Өвчин их болон хожуу аль ч үед эмчилгээний үрдүүтэй. Насан туршид болон 3 стейшнэсний бүх хүүхдэд хэрэглэнэ. Кагоци. Монфреш компани хүүхдийн баяраар бэлсэн хэрэглэгчдийн донд Монфрешийн амтад оруулсан жижиг шүүс болон түүний хайрцагаар хэн хамгийн чивдэг бүтээл урдахгүй уламжлалт урагдаана орон даяар заргаж байна. Бүгд бүр нээж байна. Монфреш